Барилга хот байгуулалтын яамн дээр Улаанбаатар хотын хамгийн анхны deep geothermal буюу газрын гүний дулааны суур тайлангийн үр дүнгийн хилцүүлгийг хэлж байна. 2025 оны 1-р сард нийслэл Улаанбаатар хотын засаг дарга болон барилга хот байгуулалтын яамны сайтын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэг том асуудалтай тэмцэхийн тулд дулааны асуудлыг ирээдүйн чиг хандлага шинжилгээ ухаан дээр суурилж газрын гүний дулааны асуудлаар бол шийдвэрлэе гэдэг энэ технологийн шийдэлд хүрж ингээд явсан. Технологийн шийдлээ суурь судлаа хийлгүүлэхийн тулд Монголын шинжилгээ ухааны харьяа одоо орон геофизикийн хүрээлэнтэй хамтарч ажиллаж анхны хөрөнгө оруулалтыг бол нийслэл Улаанбаатар хот болон барилга хот байгуулалтын яамнаас гаргаж Улаанбаатар хотын хэмжээнд бүтэн мөн Сэлб хот болон Хүннү хотын хэмжээнд хэсэгчилсэн байдлаар бол наривчсан одоо суурь судлааг бол хийлгэе гэсэн. За эхний тайлан үр дүнгээр бол Хүннү хот дээр бол ойролцоогоор гүний дулаан ашиглах магадлал нийтдээ бол 90% дээш, Сэлб хот дээр бол 60% дээш, 60-аас одоо 80 градусын дулаан гарах магадлал нь бол Улаанбаатарын бүс нутагт бол тодорхой байршлууд дээр 0-оос 70% магадлалтай гэдэг бол суурь судалгааны үр дүн гарсныг өнөөдөр холбогдох эрдэмтэд болон одоо эрчим хүчний яам, барилга хот байгуулалтын яам болон хүмүүс бол хэлцэж танилцж байна.